За сайн байцгаана уу. Friends 369 клубын техник шинжээч Зоргоо байна. За. Удаа болцсонгүй дээ та тэгээ ер нь тэгээд сайхан банк олоодч бол сайхан амраад ивчлээ. За. Шинэ анализ дээрэс нь бүх харилцаач техник шинжээчтэй бүгд нь сайхан шинэ оны мэдээ. За тэгээд энэ жилийнхэн сайхан харилцаан сайхан томлог ашиг өндөртэй байх болтугай гэж сайхан ерөөдлөөр эхлүүлээд хэдүүлээ энэ ягийн өнөөдрийнхээ анализ эхлүүлэх. За. Шинэ он ихснээс хойш хэдүүлгийнхэн гол ярих ёстой зүйлсүүд бас их байгаа. За тэгээд эхний ээлжинд ямар ч байсан. Хэдүүлээ тоо мó. Яцлахгүй л энэ нэг л өөр. За болж байгаа шүү байна. За тэгээ хэдүүлгийнх нь мэдээж энэ жил эхний 1 сар бол маш ойлгомжтойгоор маш тийм юу агаад байгаа. Хэдүүлгийнх нь бол маш тийм чухал сар байгаад байгаа шүү дээ эхний сар чинь. За тэгээд хэдүүлгийнх нь анхаарал хандуулсан зөндөө олон байгаа. За тэгээд энэ сарда мэдээж ойлгомжтой крипто тал дээр ч тэр форекс эрэлжээний тал дээр ч тэр маш том мэдээнүүд бас биднийг бол ухтаж хүлээж авч байгаа. За тэгэхээр хэдүүлээ үүнийг хамгийн түрүүнд санах хэрэгтэй. За тэгээд энэ за тэгээд юуны түрүүнд хэдүүлгийнх нь хувьд чинь за 1 сар гэдэг чинь бид ерөнхийлөгчийн сонгуульд исэн Трампын ерөнхийлөгчийн тангараг гэхээс ахуулаад хэдүүлгийнх нь хувьд бол маш ач холбогдолтой олон мэдээнүүд байгаа. Тэрний хэдүүлээ бас хэмжээгээр ярина. За мэдээж хэдүүлгийнхэн сурснаар юуны түрүүнд хэдүүлж хамгийн түрүүнд сайхан мэдээнүүдээ харна. За тэгээд яг ингээд мэдээ эхэлж байгаа эхний 7 хоног чинь энэ 7 хоног эхэлж байгаа шүү дээ. За тэгээд эхний ээлжинд мэдээж нэгд өдөр бол нэг тийм амар том мэдээ болол. За яг оройн 10:45-ийн Finance PM хандлаа. За тэгээд хоёр өдрөөс эхлүүлээд ISM Service PM, job opening. За тэгээд 3 өдөр хэдүүлгийнхэн хувьд бол өрчилсөн EDP non-farm байгаа. Unemployment claim суугаад за тэгээд Forms Member Waller нэг тийм амар очоод төлөө зүйл бас хэлэхгүй баха. За тэгээд энэ 7 хоногийн 3 өдөр мэдээж 11:30-аас хэдүүлгийнхэн хувьд бол crude oil inventories гэсэн мэдээ байгаа. За тэгээд өмнөх нь мэдээж хасах 1.2 миллион гарсан байсан. За үргэлжлүүлээд oil бол ерөөхдөө бол унах уугүй юу гэдэг бас хэдүүлгийнхэн хувьд бол юунаасаа бол харна. Chart зурганаасаа бол харна. За тэгээд дөрөвт өдөр хэдүүлгийнхэн хувьд бол 3 өдрийн шөнө. Тэгээд дөрөвт өдрийн өглөө хэдүүлээ Fonds meeting minutes-тэй байгаа. За тэгээд энэ ч бас ерөөхдөө бол яг юу ярих вэ гэдэг нь бол энэчнээс л мэддэг байх та хаана нөгдөж байна. Энэчнээс л мэддэгтэй. Fonds member Waller ерөөхдөө бол юу ярина тэрийг илүү авшруулах бас уулзалтаар ярих байх гэсэн таамаг бол миний хувьд байгаа. За тэгээд хэдүүлгийнхэн хувьд бас ач холбогдолтой хөдөлгөөн өндөртэй байх өдрүүдийн нэг болох 5 өдөр average hourly earning. За тэгээд EDP non-farm шууд гарна. За тэгээд unemployment rate гэдэг ажилтнуудын түвшин шууд гаргана гэж харж байгаа. За тэгээд мэдээнүүдийн өөрчлөлтийг харах юм бол нэг тийм том ялгаа бол байхгүй байгаа. Тэ хэдүүлгийнхэн бол харж байгаа нэг тийм амар том ялгаа бол байхгүй байна. За тэгээ хэдүүлээ ямар ч байсан ихний чинь сайхан мэдээнүүдийн ярьчлаа. За тэгээд энэ 7 хоногийн мэдээнүүдийн тайлбар жоох үдээ. За тэгээд тайлбар бол Facebook, Instagram дээр мэдээж ойлгомжтой орно. За тэгээд манайхан багаараа ч гэдэг нь өдрийг өсч байна. За тэгэхэд шинэ 7 хоног ажил дээр ирээс техникийн анализыг хийгээд хэдэн хоног арилжаанаас засарч биш одоо төсөөрсөн байна гэдэг. За тэгээд хэдүүлээ ямар ч байсан чарт руу орцгоё. За би угсаа сүүлд анализ хорсноос хойш бол нэг тийм амар чарт март бол хараагүй сайхан үнэл хэлээ. Ер нь сайхан үнэн л байх хэрэгтэй.
За баг ингэжсэн сэдвүүлээ метод дөрвүүдийн шин зургуудаа зураг ялцсан баг илүү шулуухан харагдаад байгаа шүү. За тэгээд их зургуудаа сайхан ихнээс нь утгаад ч юм уу те. Сайхан те. Бас их чод яасан лаалт гараад ирсэн. За нэгийн шууд дийлэр оруулна, нэгийн модлэр оруулна. Weekly-ийн зураг баг гарч ирэхээр за нэгийг weekly болох юм байна. За monthly, weekly, daily 4 hour, 1 hour 30 minutes 30 минут. За тэгээд monthly, за total нэг зураг байна. За баг ингээл боцгов шүү дээ. Хэдүүлээ заавал ойлыг нэгтгэж бодох шаардлага юм. За хэдүүлээ зураг эхэлцгээе. За ямар ч үсэн хэдүүлэнгийнх нь хувьд бол мэдээж ойлгомжтой зургнууд бол ойлгомжтой харагдаад байсан шүү дээ. Ямар ч үсэн. За би чинь бас шинэ маа. За энэ чинь мэдээж нэг таталтай хിവэрэ байна. За эхний ээлжинд мэдээж хандсан байгаад байсан. 2800 хандсан байгаад байсан. За тэгээ 2800-аас доош орж ирэх ёроол нугаас ойлгомжтой байсан шүү дээ. Хэдүүлэн авч яваад бол. За мэдээж 200-аас орж ирсэн ёроол 100 шууд доошоо 76.1 татж үзээд энэ угаас дотлын ёроол ингэж л хандах хэрэгтэй. За дотлын ёроол ихэд бол хандсан гэж үзнэ. За дотлын ёроол 580-ээр хандсан. Одоо алтуул өөрөөр нэг баг зэргийн доош уналтай байж байгаа. Одоо ерөнхийдөө бол дэшээ гарч иж байгаа харагдаад байгаа. За энэ дууг ер нь жоохон янзлахгүй бол надад болж байгаа. Чамс усагддаг байх. За энэ нэр байжсэн ч зүгээр юм дуу. За энэ нэр нэрхий. За мэдээж ойлгомжтой хэдүүлэнгийнх нь бол доошо 581 ороод ирсэн айгүй зэрэг учирсан. За тэгэд энэс доошо газар үгүй гэдэг шиг ерхэд бол ингээд хажиж байгаа. Тун цагийн зурган дээр шүү дээ мэдээж ойлгомжтой. За тэгээд мэдээж weekly-ийн зурган дээр хэдүүлээ ойлгомжтойгоор зургнуудаа мэдээж нэг шахаж үзсэн тийм ээ. За тэгээд би та нарт өмнө бас хэд хэдэн файны таталтууд үзүүлсэн. За би monthly дээр ямар ч үс ихний ээлжид нэг ёроолын таталтыг бол заавалч хийх шаардлагатай харагдаад байна. За тэгээд fine гэдэг техник шийдвэрийг энд ороос энэ дээрээс энэ доошгод мэдээж тийш хийдүүлээ бол ёро үзүр бол дутуу байгаа шүү гэдэг бол аль дээрээс орч зардлаад байгаа. За тэгээ эхний ээлжинд бол ийм байгаад байгаа шүү. За тэгтээ том цагийн зурган дээр миний хувьд бол өөрөө шууд стресс мэдээ шууд байхад бол аюу тийм асуудал гарагдаад байгаа. За тэгээ энэ юу яагаад тэр ч за тэгээд хэдүүлэнгийнх нь хувьд чи энэчнээс гаргаж ирсэн зураг нь өөрөө нэг ийм байдалтай байж байгаа. Доошоо 14 илүү орж ирсэн гэдэг шалтгаанаар энэ бол зургийг нэгт хэлүүлээд тэгээд дээдлийн үзүр бол 250 байж байгаа. Доошоо нэг илүү шалгасан. За тэгээд энэ шалгалт чи өөрөө жишээ нэг 14-ийн илүүтэй нэг шалгалт байх боломжтой гэж харж байсан. За тэгээд ерөнхийдөө бол энэ явцыг хэдүүлээ хэрүүлээд байсан шүү дээ. За тэгээд энэ он бол бас гоё он болсон. Гоё болсон шүү. Сайхан алтмал төсөөл тээ. За 24 он чийс эхлүүл. За ерөнхий зургнууд бол энэс хойш нэг дүнлэл тавиад явах нь байна гэдэг. За ямар ч үс энэ хавцаанд шууд эхэлсэн. За тэгээд хэдүүлэнгийнх нь хувьд бол нэг иймэрхүү долооч багт иймэрхүү жил болж өнгөрсөн. Одоо албал ерөнхий нэг тийм жижиг хэмжээний хэрэглэлтийн байдалд орц байгаа. За тэгээд хэдүүлэнгийнх нь хувьд бол энийг бол шууд энэ зургийг бол шууд барина. Заавалч шууд барина. За daily-гээс хамаг юм өөрчлөгдөж эхлэв шүү. Daily-гээс барьж байгаа цэг за зурж байгаа зураг мураг мэт ерөнхийдөө бол өөрчлөгдөж эхэлнэ. За monthly гэдэг чинь ийм хавцаа байгаа. Ингээд ерөнхийдөө бол энэ гурван толгонд заавалч хэд хэдэн зураг хэдүүлээ хэлж эхэлсэн. Тэгэхээр энэ хэсэг гэсэн үг.
би одоо юу ч хийх юм. За тэр ч яах вэ? За нэг ийм байдалтайгаар ихэлсэн. За эн чинь өөрөө бас энэ ч бас байгаа. За ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар хэдүүлэн ямар ч бас нэг шалгалтууд хийх үед бол энэ. За тэгээд энэ үзүүрүүдийг хамгийн гол нь түрүүнд сайхан хараад авах хэрэгтэй. За тэгээд Fibonacci-ийн файныг мэдээж татчих гаргаж ирээд энэ үзүүрээс ингэж нэг зураг татаад дээр ёроол хандсан, дээр үзүүр хандсан. За ойлгомжтой. Тэгэд энийг хэдүүлээ. Шууд энэ цэг барьчаад энийг үлдээгээд за тэгэд энэс цаашаага бол Fibonacci файн гэдэг зүйл чи өөрөө энэ чинээс энэ ёроол руу явах хэрэгтэй. Гэж үзээд ингэж нэг тавьж үзээд тэгээ энийхэн зургийн өөрчлөлт за нэг холион бат хутлан дээ гэлээ ямар ч байсан. За тэгээд хамгийн сүүлийн нэг зураг бол энэ чинээс ишгэ байх ёстой гэдэг. Мэдээж нэг хэдэн зургийн уус нь бол орж ирж байгаа. За нэг ийм байдалтай зургнууд бол хэдүүлгийнхээ бол мэдээж сонорт нэлийн хүртэд үстэй. За ийм байдалтай зургнуудыг бол 3 татамжид файны зургийг бол хэдүүлэн мэдээж ойлгомжтой зурсан. Та нарт харуулаа гэж болов. За тэгээд хэдүүлэнгийнхэн гол анхаарал татж байгаа зүйл нь өөрөө энэ ч байгаа. Гол анхаарал татж байгаа зүйл нь энэ ч байгаа. Гол анхаарал татж байгаа зүйл чи өөрөө доор ёроол хандсан шүү гэдгийг ерөөдөө бол анхааруул байсан. За тэгээд энэ ёроолыг хэдүүлээ яаж баталгаажуулах юм бэ гэвэл энэ уртын том зурган дээр энэ чинээс нэг бай биш татах хэрэгтэй. Жишээ хэрхий зурганы одоо хандлт нь бол тодорхой ёстой гэсэн. За тэгээд гээд тавьчингууд энэ зурганы бас юу өнгийг нэг сольж өгнө. За нэг ийм байрлалаар авах юм бол мэдэгд чинь. За ингээд зургнууд бол ерөнхийдөө бол хөлцоод нэрцээ. За тэгээд энэ ч өөрөө шууд 14-ээс 14 тоталт гэж үзээд доошоо 23 гээд чи энээсээ ийм байдалтайгаар дээш хандсан. За дээшлийн хандлтын цэг ерхий энэ алууг авах юм бол энэ ч огтлж байгаа зургнууд илүү төлхөө харуулна. За 2380 тавьсан ерхийдээ бол заавалч үнэ байгаа гэдэг төлөө сонирхтой байсан шүү дээ. Сайхан авч үзээд зургаа ерхийдээ бол жижигрүүлнэ. За тэгээд энэ зургийн хувьд бол за зургнуудаа бол устж байгаа шүү дээ. За намайг явцаагаар бол зурганы хувьд л нэг тийм том өөрчлөлт болох. Тэгтээ мэдээж ихнээсээ завхуулаад за ерөнхий хөдөлгөөн энэчнээс авахуулаад ерөнхийдөө хөөж эхлэх мэдүүлээ. За тэгээд яг өмнө татсан зураг л ерөнхийдөө бол хөөж эхлэх гэсэн үг. За тэгээд ерөнхий хэрэлтийн бай энүүгээр байсан. Ерөнхий хэрэлтийн бай энүүгээр байсан. Ийшээ гэсэн ерөнхийдөө бичилж байгаа. За доод ёроосыг нэг бол энчээ гэж авч үзнэ, нэг бол энчээ гэж авч үзнэ. Тэгтээ сүүлийн үед бол ийшээ явж байгаа. За энэ ёроолыг би бол алдахгүй гаргаж ирсэн гэдэг. За энэ чинь ерөнхий зураг бол ханжийн үйл гэдэг хэдүүлсэнтэй сонирхож байгаа гэдэг асуудал. Энэ илүү зөв юу эсвэл үнэхээр сэтгэлч үү гэдэг асуудал. За үнэхээр сэтгэлсэн тохиолдолд хэдүүлээ доошоо заавал ийшээ харах ёстой бол. Гэтэ мэдээж ойлгомжтой энэ чинь 50 ихтэй байгаа. Тэгээ энэ чинь 76 ихтэй байгаа. Одоо 23-оос дууссан. 38 гээд дахиж 23 гээд ийшээ гараад ирсэн. За энэ чинээс энэ ёроол байх боломжтой өндөр тохиолдол. Гэхдээ сэтэрвэл доошоо заавалгүй ийм байдал юм уу? Ийм байдал үүснэ. Энийг хэдүүлээ хамгийн түрүүнд гарч байна. За. Тэрний дараа 4 цагийн зурган дээр юу хэдүүлээ анхаарах хэрэгтэй вэ гэвэл энэ байдал бас хэдүүлэн энэ ч том анхаарах хэрэгтэй. Маш том анхаарал болох ёстой. За тэгээд мэдээж доошоо 61.8 тэг гэд байгаа 76 гэдэг цэгээр ерөөхдөө бол ерөнхий хандлтыг үзүүлсэн. Жохон дутаалттай. Тэгтээ дутаалт гарсан шалтгаан чи өөрөө энэ ч байгаа. Тэгээд за ерөнхий ийм байдал дээр бас хэрж байгаа нөө сая хэлсэн. За хэрж байгаад 61.8 38-гаад хандсан. За одоо өөрөө 50 дээрээс буцаж байгаа хөдөлгөөний хөдөлгөөн бол харж байна. За тэгээд энэ зургийн мэдээж 5 цаг руу мэдээж гიშэлжээ юм.
За тэрний өмнө хэдүүлээ 1 цагийн 6 дээр энэ хэсгийг устгана. За таны зураг мэдээж энэ дээрээс ийшгээ татчихсан байсан. 1 цаг дээр хэдүүлээ энэ зургийг ийшээ өгөх хэрэгтэй. Энэ зургийг ийшээ өгөх хөнгөд доошогоо мэдээж тодорхой хэмжээний ханалтыг бол мэдээж ойлгомжтой үзүүлсэн. 1-4 цаг дээр ярьж авах юм. За гол анхаарал татж байгаа зүйл нь энэчнээс хамтчихсан гэд 50-аар ерөнхийдөө бол нэг үзүүр хийгээд ерөнхий үзүүлэлт 38-аар байгаад байсан. За тэгээд доотлын үзүүрүүд ерөнхийдөө бол 14-ээр хийгдэж байсан. За энийг иймэрхүү байдал тийм иймэрхүү байдалтай байж байгаа нэг задраад 61.8 50 гээд шууд дээшгээ 100 руу гарцсан. За энэ дээшгээ 100 руу гарч байгаа шалтгаан бас байна шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан зүйл мэдээ ерөнхийдөө бол хэлцгээе. Биш. За ямар ч хэсэн нэг иймэрхүү байдал үүссэн. За энэ чинээс доошгоо уруудаж яваад доор нэг үзүүлэлт үзүүлээд 61.76 гээд доошгоо 38-аар хандсан. Яг гэвэл энэ чинь 61 өдгөн жирэхтэй орж ирж байгаа учраас тэгээд 50 өдгөнөөр 76-гийн жирэг гэж орж ирж байгаа. За 76 чинь шууд доошгоо 14 илүү шийдсэн. Ер нь баг шийдсэн гэж хэлчихэд байна. За тэгээд 23.6. За тэгээд доошгоо арааны магадлал харьцааны хөдөлгөөн хоёулаа хослоод доошгоо нэг орж ирсэн. За тэгээд ингээд ханж байгаа. За 14-ийг доошгоо ерөөхдөө бол илүү оруулж ирэх нь үү гэдэг бол бас дутаалттайгаар ерхий оруулж ирэх нь үү гэдэг бол миний хувьд бас нэг том асуудал байгаа. Гэхдээ энэ чинь 38-д тохилд авч чадаагүй учраас энэ доор бас тухтайхан миний хувьд бол ингийн үзэгдэл болж таарч байгаа. За ерөнхий зургийг бол хэдүүлээ бол нэг ингэж харнаа. За тэгээд тэрнээс цаашаага хэдүүлээ мэдээ 6 жижигрүүлээд явна. За тэгээд миний хувьд хамгийн том анхаарал тавьж байгаа хэсэг бол энэ хэсэг байна шүү. Ямар ч гэсэн ийшээ хүртэл манайхан түр үлээгээд. За тэгээд тэрний дараа энэ хэрэглэлтийг илүү төлхөө алгасаач байх. Бас ингэж үзэж болох юм. Гэхдээ сая энэ дээрээс энэ доошгоо нэг шалгах 100 учраас заавал шалгах шаардлага үүсэж байгаа. Зя. Тэгээд энэ хооронд нэг таталтыг үзвээс. За 61.8 чинь доошгоо 76 гээд 76 чинь доошгоо шууд 123 орж ирж байгаа шүү дээ. (14-с 23 хөдөлгөөн гээд энийг доор бариад дадсангууд яг таарж байгаа. Тэгэхээр шууд дээшгээ 86-аар гарах хэрэгтэй байсан. Нөхөр энэ чи 108-ын жирэг. Энэ чи 114-ийн жирэг, 108-ын жирэг гээд 86 дээр нэг төгсгөлсэн. Энийг хэдүүлээ харж байна. За тэгээд тэрний дараа нөхөр өөрөө доошгоо нэг таталтайгаар 100 руу орж ирсэн. 100 руу орж ирээд дээшгээ дахиад 76-гийн нэг гүйцэл хийсэн. За 76-аас доошгоо 86 гэж нэг хөдөлгөөн орж ирээд бүр давхарлалцсан 286 орж ирээд 14 гэсэн нэг гүйцэлийг хийсэн. За ингээд дээшгээ шууд 114-өөс 86 гэж нэг орж ирээд ингээд нэг 61.8 50 хооронд нэг хөдөлгөөн хийцээ. За ерөнхий үзүүлэлтийг хэдүүлээ цагийн байдлаар харахад бол ерөнхий үзүүлэлт бол ханцаа 61.8 52-оос орж ирсэн хөдөлгөөн угаасаа ойлгомжтой 86 дээр дуусах ёстой гэд ерөнхийдөө үзүүлж байх те. Ингээд ерөнхийдөө бол дуусах гэж үзнэ. За гэхдээ энэний дараа хэдүүлэнгийнх нь хувьд гол анхаарал тавих ёстой ач холбогдолтой зэг бол мэдээж өөрөө 2639 гэсэн зэг байна. 2639-ийг сэтэлж чадахгүй бол дахиад доошоо нэг тонгоож орж аюултай. За энэ хоорондын таталтыг дуусгаад энэ хооронд заавч нэг таталт хийсэн. За энэ хоорондыг таталт үзүүлснээр 2338 гэдэг энэ байрлалаар хийж байснаа нөхөр өөрөө 14 шалгалт аваад шууд харьцааны магадлал шууд шийдсэн. Орж ирээд энэчнээс доошгоо 23-ыг нэг гүйцэж чатаагүй. За тэгээд хэдүүлэнгийнх нь сая ярьжсэн 2612-ийн орол ерөнхийдөө бол энэ хвцаад зааны ерхий хувьд бол 90 гэсэн байдлыг бол хэдүүлээ үүсгэхэд бол бас асуудал. За тэгэхээр ерхий хэдүүлэнгийнх нь харж байгаагаар энэ чи арааны магадлалын шийдвэрлэх хөдөлгөөн хийж байгаа. За хэрвээ энийг сэтэлж чадахгүй бол тийш үзүр хийгээд
паг гэд 23-лоо ороод ирэх юм бол 2616-аас 2612 гэдэг ёроолыг ерөнхий ёроол гэж үзээд хэдүүлээ энэ чинь спайк маш асуудалгүй байна. Маш асуудалгүй. За тэгээд ерөнхий алтны үед бол нэг юм байдал үүсчихсэн байгаа те. Тэгээд ямар ч байсан нэг юм байдал байгаа шүү. Тэгээд хэдүүлээ ямар ч байсан энэ төр бол маш том анхаарал хандуулахад бол мэдээж асуудалгүй байх ёстой. Маш том анхаарлыг хэдүүлээ хандуулах ёстой гэсэн байдлаар шаардлага болоо ярина гэсэн. За тэгээд ерөнхийдөө мэдээж одоо энэ хэсэг л үлдчихэж байгаа. Өөр асуудал байх. За тэгээд энэ шалгалтуудыг хэдүүлээ шууд хийгээд үзчихье. За энэ хэсгийг татаж үзвэл шууд хэдүүлэнгийнх нь харж байгаагаар 30 минутын зураглалаар 161.8 гэсэн үзүрэг бол мэдээж хийцэн байгаа. Янзын сайхан цэвэрхэн бүр тэгж ярих юм бол. За тэгээд доошоо мэдээж 38 илүүтэй орж ирээ шууд энэ тэгтээ 23 л та. Энэ яач мөр шалгах чил та. Чадахгүй юм ш. За 23 ч бас арай л тоталттай гарч ирэх юм. Гэтэ 38-аас шууд 50 руу орж ирнэ гэдэг бол асуудалтай гэхэлэр энэ ялч 23-ийн тохиолдолд тоталтын тохиолдол гэж үзэх баг. За тэгээд үзэх багч баг тий. За тэгээд 150-аас доошоо 100 руу орж ирээд бас 23-ыг нэг шалгаад 76 гэж орж ирсэн. За ерөнхийдөө бол хандлтын өдөр болсон гэж үзсэн. Хэдүүлэнгийнх нь анхааралтай байх хэрэгтэй зүйл нь өөрөө 2638 2638-аас 38-ыг сэтэлж чадахгүй бол энэ доошоо дахиж нэг сэл хараад 50 руу орж ирэх боломжтой. За тэгэд ингээд харах юм бол хэдүүлэнгийнх нь хувьд бол харагдаж байгаагаар хоёр цэгэл мэдээж тохиолдсож байна. Тэгэхээр ерөнхийдөө бол батлаад болж үзнэ гэсэн. Батлаад гэж үзнэ. Зураг ерөнхийдөө бол батлаач байна гэсэн. За тэгэхээр хэдүүлээ 2616 12 хавцаа за ерөнхийдөө бол баядаа явах нь шүү. Хэдүүлээ тэрнийг сайхан ажиглах хэрэгтэй. Нэгт хоёрт гэх юм бол хэдүүлэнгийнх нь харж байгаа 38 23 талтай энэ чи доор 61.8 гэдэг хിവэрэг байна. Ядаж ийшээгээ нэг орж ирэх шаардлагатай гэсэн. Тэрний тийшээгээ хүрэх шаардлагатай болох нь өөрөө 2638 гэсэн үзүүр төр очичоод 61.8 эсвэл 76 гэж орчих хэвээр. Гэсэн байдлыг хэдүүлээ бол хадгалж өөр асуудал байх. За тэгээд хэдүүлэнгийнх нь бол нэг асуудал бол юм байгаа да. За мэдээж алтныхын техник шинжилгээ хийсэн хэдүүлээ дараа нь шууд долларын индекс руу орно. За долларын индекс юу болсон юм бэ гэсэн үзүүрээ болгоцсон. За энэ чинээс ирэхэд бол унгaalтын нэг унгаана гэж ярьчихсан унгаалтаа хийчихсэн. Гэхдээ ийш дээшиг ингэж орж ирнэ гэж бас бодоогүй. За уналт нь ирэхэд бол нэг жижиг хэмжээний засварын хөдөлгөөн байсан гэж үзэхэд бол баг болохоор тий. За тэгээд дээлий дээрээ тавиад хэдүүлээ шууд энэ дээдлийн үзүүрээс нэг таталтыг хийгээд ерөнхий долларын индексийн зургийг бол бараг дуусгах болж байна. Гэхдээ энэ зураг шууд гэхээсээ илүүтэйгээр энэ доод ёроолоос гэж үзвэл бас болохоор. За мэдээж ингээд 86 гэдэг энийг заавалч уншаад байх шаардлага байхгүй л дээ манайх. За нэг ямар ч байсан За ямар ч байсан харах зүйлээ хэдүүлээ бол харчлаа. Энэ өөрөө 23-ын зүг болсон байж таараа. 23-аас за бараг 38 юм байна да. Тэгээд энэ чинээс мэдээж доошго дахиад нэг хүн. За ямар ч байсан нэг хүн. Энд чи 108-ийн үзүр хийчихсэн. 23 байх ёстой байсан. 23 дээр нэг хугал авч 38 гээд 14 илүү гээд шууд 23 үзүүрээр 23 шалгаж орж ирээд доошго 1.14 гэсэн 14 гээд 38-аар доод ирсэн. За ойлгомжтой гэж авч үзээд энэ дээрээс энэ доош шалгалт авах уу эсвэл цэвэрхнээр нь үзүүрийг нэг засвал. За баг цэвэрхнээр нь үзүүрийг нэг засвал илүү гоё тод харагдах юм. За 38.2 гэж байгаа. 38.2 за нэмээд шууд 94.5 61 руу угаасаа явж байсан. 61-ээс одоо ерөнхий долларын индексийн доотлын ёроол энэ 7 хоногт үүсэх ёроолны хэмжээл байна дүү. 108 пик 43.
180-43. За энэс цаашаа долларын индексийн хувьд бол өсөлт үргэлжлэхийн үед үргэлжлэнэ. Ерөнхий 6 шууд барьж чад бас болохоор харагдчихэв. За гэхдээ гол анхаарал нь энийг яг үнэндээс идэх гэдэг л байна. Хэрэг энэ чинээс доош шууд сэтрээд ороод ирэх юм бол долларын индексийн хувьд бол ерөнхий хөдөлгөөн бол доошоо харагдах нь ойлгомжтой болж байгаа. За тэгэхээр хэдүүл ямар ч долларын индекс тодорхой хэмжээний хөдөлгөөн байна. За тэгээд мэдээж сүүл мэдээнүүд дээр бас гол ач холбогдолтой хэдүүлээ заавалж өгнө шүү. Тэрнийг хэдүүлээ анхаарах нь. За тэгээд юу стейч мэж яах вэ тийм ээ? Стейч мэж яах. Гэсэн чинь би ч өөр юу стейч дээр захиал. Биш. Юу стейч яах. За тэрний дараагийн өөрөө crude oil байна. За crude oil бол мэдээж ойлгомжтой. Энд чинь Еврол үст яваад байна гэдээсэн. Ерхээр бол тогтцсон байгаад байгаа шүү дээ. 68 зэрэг тогтцоо гэд яриад байгаа. За би бас хэдэн өдөр ерхий арилжаа хараагүй ч гэсэн одоо л ерөөхдөө бол задарч индекс байдлыг бол угаасаа хадгалж л байсан. Ерөөхдөө доллар индексээс солирч байна. Ойлын хувьд бол угаасаа болсон шүү дээ. За мэдээж 38.2-ийн 2.14-ийн хооронд хэрэлт үзүүлсэн. За тэрний дараа энэ ч бол 23 гэдэг тэг рүү ерөнхийдөө болны хатгаж урж ирэх байл өссөн. За одоо ингээд том зургаараа олж 61.1 болж байгаа. За хэдүүлэнгийнх нь хувьд заавалчгүй хараад байсан цэг бол мэдээж 74 байсан шүү дээ. 74 байсан. За ерөнхийд 74-ийн хяналтыг үзүүлсэн. За одоо доош нэг шалгалттай. Шалгалт нь харин том зургаараа ийм байх уу, ийм байх уу, эсвэл шалахгүй байх уу шийдвэрлэнгийнх нь бол. За 61.8 тэр ханцаа доош нэг чүд ингэж орж ирээд нэг паг гэдэг ш захиж буцсан эцэлтийн өсөлт хийх үү гэдэг л битүүлэнгийнх нь нэг гол анхаарал хандуулах үе шат болоод байгаа. За тэгээд мэдээж 4 цаг дээр энэ зургийг заавалж хадгална. Харин 1 цагийн зураг руугаа хэвлэн ихлүүлэх энэ доош маш орно. За тэгээд 4 цаг дээр ихлэх нэг том болно. За хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж 4 цаг дээр авч байгаа шалтгаантай шүү. За энэ зураг хэвэндэ байгаа. Энэ зураг яг хэвэндэ байгаа. Одоо л ерөөхдөө бол задрах болж байгаа. Энэ доор 14-ийн тоталт үзүүлсэн. 14-ийн тотал зураг 61.8 гээд тэгээд дэшгээ 38 гэж хэлсэн. 38-аас шалгалт авсан энэ дэдлийн хөдөлгөөн 50 байх хэрэгтэй. Энэ дээр бас ихтэй байна. Энэ дэдлийн хөдөлгөөн заавалж 50 байх хэрэгтэй. За ер нь л 50 юм байна. 61.8 гэх юм бол хэтэрхий өндөрт чинь. За энэ тохиолдолд хэдүүлээ зургийг заавалж нэг ахиулаад энэ доороос энэ дээрээс энэ доош нэг оруулыг заавалж татаж үзээд энэ чи 161.1 гарч ирж байгаа. 161.1 гарч ирж байгаа. За энэ зургийг хэдүүлээ бол мэдээж хадгалнаа. Зургийг бол мэдээж хадгална. За энэ 4 цагаар байсан дээр. За ерөнхийдөө бол 161.8 гээд 50-с нэг тохиолдолд авч байгаа нэг бүлэнгийнх нь харагдаж байна. За 161.8 ч өгвөл энэ чи 73.16 нэг өдөр байж болохоор гişтэй 50-ыг сэтэлж чадахгүй бол энэ чинь нэг хэмжээний мөр толгой мөр үсэд нэг уналтын үзүүлэлт үзүүлээд тэгээд нэг дээшээ гаргахаар. Тэгвэл энэ зургийг заавалж болохын тулд хэдүүлээ баг цаг руу илүүдэх орох ёстой. За энэ хэсгийг устгаад. За энийг бас нэг 4 цаг руугаа татаад үзчихнэ. За тэгээд мэдээж таталтын хөтөлбөрийг энэ хооронд аваач авчирч ирээд за энэхээс илүү баг энэ нь илүү ойлгомжтой харагдах. За тийм байна. За ерөнхий энэ ч бол ингэж татвал доороос нь дэше татах юм бол энэ чи 61.8 болж ирж байгаа. Ингээд ёрол болсон. Энэ бол ингээд ёрол болсон. Дараа нь мэдээж доош нэг тийм аим хүчтэй орж ич чадаагүйгээр шууд дэшгээ 161.8 болсон. За 161.8 хатгацаа. Ерөнхийдөө бол ханцсан. За хэдүүлэнгийнх нь хувьд доош орж ирэхгүй үгүй юу гэдгийг мэдээж ойлгомжтой хэдүүлээ энэ чинь зишгээл тавьж үзэх хэрэгтэй. Өөр арга байхгүй.
Өөр арга байхгүй. Байхгүй. За мэдээж ойлгомжтой энэ доороос ингэж нэг татж үзээд энэ чи 200-ийн ханалтанд ороод ирцээ гэдгийг хэдүүлэнгээ сонорт хамгийн түрүүнд өртөж байна. За тэгэхэд мэдээж шууд 76-ыг шууд үзэх хэрэгтэй. Нийл чинь 76-ыг ханжих хэрэгтэй гэж ууг нь таамаглах. За тийм байна. 76.4-оор ханж байгаа юм байна. За тэрний дараагийн хөдөлгөөн 86-ыг заавалчгүй сэтгэлийн хөдөлгөөнөөр үзүүлэх хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөн хийх хэрэгтэй гэсэн. За ийм байдалтай байх хэрэгтэй гэсэн. За 86-ыг шалгачаад 76-ыг шалгах. Дахиад шалгалт үзүүлээд энэ доошоо явах юм бол шууд 150 руу орчих хэрэгтэй. 150 нөөрэ 72.81 гэсэн гэж байгаа. За энэ чинээс сэтэлж чадахгүй бол энэ чиний ирээд сэтэлж чадахгүй бол ямар ч байсан энэ хэсгийг дахиад энэ 76.4-ийг арааны магадлалын шийдэлт хөдөлгөөнөөр хэвлэлээ заавалж анзаарах хэрэгтэй. Хэрвээ энэ дэш шалгаж жоох шалгалт үзүүлээд ерөнхийдөө бол сэтгэл үзүүлээд ирэх юм бол энэ доотлын ёроол баталгаажсан гэж хэдүүлээ үзээд дэшг бай барихад илүү ойлгомжтой болно. За тэгээд мэдээж ойлын захиалгыг хэдүүлээ дэшг харсаар байгаа гэд байсан ерөнхий хөдөлгөөн бол явцсан. Тэгэхээр ойл дээр хэдүүлээ ерөнхийдөө бол нэг тийм айгадаг шаардлага байхгүй болчихсон. За тэгээд ойлын хувьд бол нэг юм байгаа. За тэг өсөлт нь угаасаа тодорхой байсан шүү дээ гэж хэлчмээр. За ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай байна. За тэгэхээр доошоо ерөнхийдөө орж ирэх юм бол эхний ээлжинд 73.16 эсвэл 72.80 өдрөөл орж ирэх боломжтой гэж үзээд хэдүүлээ. Ойлын хувьд бол анализыг босгоцгаая. За тэрний дараа 30 минут руу заавал авахгүй. За тэрний дараа хэдүүлэнгийнхаа сайн мэддэг USTH гэдэг зүйл гэдэг индекс тийм ээ харагдаж байна. За хэдүүлээ мэдээж том зургаар нь илүү төлхөө харнаа. За зургийн байрлал гэх юм бол 138.2 дээр ирчихсэн. Тэгээд дээрээс нь 100 гэдэг үзүүрийг хатчихсан. За 114 хэсэгдэлсэн. За эхний ээлжинд 138-ыг шалгацсан учраас хэдүүлээ эхний ээлжинд 22,780 байлаа гэж. За тэгэд Nasdaq-ийн хувьд бол угаасаа л дээшгийн хөдөлгөөн бол ойлгомжтой байгаа. Төлөө эргэлзэхгүй шууд Nasdaq дээр ирэхэд бол бай явах боломжтой. Харин дараагийн ёроол мэдээж дахиад 100 дээр л орж ирэх боломжтой гэж үзээд хэдүүлээ анализ тусалцгаа. За нийт 35 минутын анализ ирсэн байна. За тэгэд ерөнхий байдлууд ийм байгаа. За тэгээд энэ шинэ оноор та хэдийг эргэн дахин уулзаад таатай байна. За тэгээд хэлбэлээ мэдээж дараач та мэдээж уулзаад явах нь ойлгомжтой. За тэгээд энэ 7 хоногийн 3 техник анализ орно. Гиснээс илүүтэйгээр хэдүүлээ шууд мэдээ ар. За тийм байна. 3 дахь өдөр ADP non-farming ихэд бол хөдөлгөөний таамаглалыг бол нэг гаргаж ирээд 5 дахь өдрийн хөдөлгөөний таамаглалыг бол нэг гаргаж ирээд за тэгээд мэдээж мэдээнүүд бол мэдээж ойлгомжтой. Facebook, Instagram руугаа сайхан тайлбарууд нь ороод байгаа. Тэгээд манайхан сайхан ажиглаа сайхан анхаарал яваарай. За тэгээд та хэдээ өөр ярих юм чи одоо юу байх вэ дээ? За тэгээд энэ жилийн арилжаа шиг өндөртэй олзом ихтэй байх болтугай гэсэн ерөөлөөр сайхан анализ хийдүүлээ босгоцгаая. За тэгээд надтай хамт байгаа хүмүүстээ баярлалаа. За тэгээд анализ үзэж байгаа хүмүүстээ бас баярлалаа. За тэгээд энэ удаагийн анализыг сайхан өндөрлөцгөөе.